Chiquitito son más variables. Your love ain't it totally. I am so obsessed. I want to chop your body. Ulle, I want it in my kamishie. Ulle, opuna. Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Домогтлуугийн амьдралын төгсгөл шинэ эхлэлийн тухай өгүүлэх Goodbye Dragon Life анимыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ бол өөрийн амьдралаа хүний дүрээр дахин эхлүүлсэн Домогтлуугийн тухай гайхалтай түүх юм. Ингээд олон юм нуршлаггүйгээр шууд адал явдал руугаа орцгоё. 起きろ、エルスパーダ。ここなら気兼ねなく剣を震えるというわけだな。 Түүх маа Домогтлуу өөртөө ярьж буй хэсгээр эхэлнэ. Тэрээр би хизээч хүмүүст муу зүйл хийж байгаагүй. Тэд юунд намайг ингэж хойш тамлсан бэ хэмээн өөрөөсөө асуув. Луу, эртний ариун луугийн үед ийм төгсгөд арай л тохирохгүй байх. Гэхдээ магадгүй энэ хорвоо төгсгөлийг нь ухтах луу байх ч ёстой гэж болох юм хэмээсээр энэ ертөнцөөс салхина. Гэвч түүний түүх үгээр дууссангүй. Тэрээр дараа төрөлтөө хүн болон энэ хорвоод дахин мэдлэнэ. Түүнийг төрөхөд эцгийнх нь маш их баярлаж доолон хэмээн нэрлэдэг. 17 жилийн дараа доол нь өсөж том болсон байлаа. Тэрээр гүн бодол автан зогсож байх үед Аяри хэмэх охин түүн дээр хурж ирнэ хамтдаа гэрлүүгээ явцгаадаг. Түүний амьдарч буй газар нь Төв ус Архрес таан тулсан мужийн мухрын жижиг нэгэн тосгон вэрүүн байлаа. Одоо бол доолон газар тариалан эрхлэх ажил хийдэг бөгөөд үүрийн гэгээнээс үчийн бүрийн хүртэл бори бохис хийлгүү ажиллана. Тэдний тосгонд 15 нас хүрсэн хүн бүрийг насанд хүрсэн гэж үздэг бөгөөд 15 нас хүрснээр ганцаараа амьдарч эхэлдэг байна. Нэг өдөр доол нь хатаага загсчилж байхдаа ойролцоох намг руу явж судалгаа хийхээр болсноо хэлдэг. Шалтгаан нь гэвэл тэр намгт амьдарч байсан гөрүүлүүд гинт холбоогүй болоод бүтэн сар болсон байлаа. Ах нь түүнд тэр ажлыг хамгаалагчдын багт даатгахыг хүссэн ч доол нь тэднийг тосгоноо мангасуудаас хамгаалаад завгүй байгаа гэдгийг онцлон өөрөө явахаар шийдснээ хэлдэг. Аяри доолон хоёр өөрийн багш болох Магүрөгийн гэрт хамт амьдарч байгаа бөгөөд тэд жидийн чадвар тасварлахгүй суралцсан хөгжиж байдаг. Тэр орой тосгоны дарга түүнийг дуудан тосгонд нь түр хугацаагаар байрлахаар болсон Крисийг танилцуулдаг. Маргааш нь доолоо төрлөг гэртээ очих ба түүний гэрийнх нь халуун дотноор хүлээж авдаг. Тэрээр гэрийнхэндээ намг руу явж судалгаа хийхээр болсноо хэлэхээр ирсэн байлаа. Маргааш өглөө тэрээр судалгаа хийхээр аян замдаа гардаг. Тэрээр явсан намг тучин гөрвлүүд амьдрах боломжгүй нөхцөл байдал үүснийг ойлгодог. Гинэ таанаас ч юм ламэ төрлийн Селена хэмээх чөтгөр гарч ирдэг. Уган сүрхий хүч чадалтай мэт харагдсан ч өнөөх нь үнэн бүтлгөө гар байж таардаг. Ээжийнхээ зааснаа ховсын хөдөлгөөнийг хийх гэж Эли балааг нь хутгаж өгнө. Энэ юу хийгээд байгааг нь л харцгал та. Гинэт тогширсан газрын сахиус гарч ирдэг. Селенаг мангасын гарт баригдахын даваан дээр доолон орж мангасын гарыг тасалдаж гар нь дахиад дурган тэднийг хөөж эхэлдэг. Дараа хийж мангасаас цухтан нуугдаж чаддаг. Доол нь энэ догшин сахиусны улмаас гөрвлүүд явхаас өөр аргагүй болсныг ойлгоно. Селенатай хамтарч түүнийг буулгаж авахар болно. Селена догшин сахиусны анхаарлыг сарниулж байх хооронд доол нь түүнийг луугийн цавчлалтаар дуусгаж чаддаг. Тэр орой тэр хоёр хамтдаа хоолойд нь өөр өөрсдийн түүхийг хуваалцдаг. Үндсэндээ ламэ төрлүүд өмнө хүн байсан бөгөөд нэгэн хараалт өртснөөр могоо биетэй болсон байжээ. Тэрхүү хараал нь маш хүчтэй бөгөөд тосгонд нь эрэгтэй хүн гэж байдаггүй. Дан ганц эмэгтэй ламэчууд л байдаг бай. Тэдний төрөл насанд хүрмэгцээ өөрсдийн нөхрөө хайна аян замд гардаг уламжлалтай байж. Гэхдээ нөхөр олоход тунчиг хэцүү байдаг. Учир нь ламэчууд хортоо төрлийн овог учраас хүч чадал багтаа нэгэн түүнтэй хамтран амьдруулж шууд өхөлд хүргэдэг байна. Ингээд Селена өөртөөгөө тохирох нөхрөө хайж аян замд гарсан юмсан ч. Маргааш өглөө тэр хоёр өөр өөрсдийн замаа хөөн явахаар болж гар гараа бариад ийдэг яриа өрнүүлнэ. Доол нь ламэ төрлийн хүмүүс хүний энергиэр хоолдог болохыг санаж түүнд энерги шилжүүлэхэд Селенаш тэр хүчинд нь сөхрөөд өгнө. Ингээд тэр хоёр өөр өөрсдийн замаа хөөн салан явцгаадаг. Замдаа явж байхдаа Селена хоёр залуутай таардагч тэд түүнийг ламэ гэдгийг мэдээ сүлээ авчаад зүхтаад алгуулна. Селена тэднийг тайвшруулах гэж оролцсон ч тэд түүнийг юун сонсох мантай. Дараагийн үзэгдэл Аяри доолн хоёр имчилгээний уусмал хийх бэлтгэл хийж байлаа. Багш Магүрө тэдэнд шидэд уусмал хэрхэн бэлтгэхийг зааж ердийн нэмээс илүү анхаарал болгоомжтой байх шаардлагатайг тайлбарлаж байдаг. Аяри уусмалаа амжилтаа гаргаж чаддаг бол доол нь алдаа гаргаж бүтлгүүддэг. Үүнээс доол нь тулааны чадвар сайтаж имчилгээний чадвар муу гэдэг нь харагддаг.
Угаасаа өмнө луу байсан юм чинь өөрийгөө эмчлэх шаардлагагүй байсан байх л та. Тийм болохоор л ийм зүйл хийхэд хэцүү байгаа байх. Багш нь дахиад сайн суралцах шаардлагатай тайлбарлаж түүнд урам зориг өгнө. Дараа нь Доол нь Аригийн гэр бүлийнхэнтэй хоол хамт идэж тэндээс гарна явж байхдаа Миютэй таардаг. Энэ Мию гээд байгаа дүр нь хагас хүн хагас амтны юм байлээ л дээ. Тэрээр өөрөөсөө сүү гаргах чиддэг бөгөөд тэр нь бараг шар ариг юм уу да. Шүн Доол нь ойд явж байхдаа өдөр мэдрээс нь хачин мэдрэмжийг дагна явж байхдаа Селенатай таардаг. Селена түүнийг битгий хараад бай гэж хэлээд байхад Доол нь сайхны өмнө харт буруугүй гэсээр нэг сайн алгадуулж авав. Доол нь түүнийг эвгүй байдал оруулсандаа уучлалт гуйж яагаад энд байгааг нь асууна. Селена анх нөхрөө яаж өмнө зүгт явна гэж төлөвлөж байсан ч хүмүүстэй харилцахад хүндрэлтэй байгаа тул тэднээс зайлсхийж ойд нуугдаж байгаагаа хэлдэг. Доол нь түүнийг тайвшруулж туслахын тулд юу ч хийхэд бэлэн байгаагаа хэлэх бөгөөд түүнд өөрийнх нь тосгонд хамт амьдрахыг санал болгоно. Селена тэдний тосгонд олон хүмүүс амьтдтай зэрэгцэн амьдардаг болохыг мэдэж энэ санааг нь баяртайгаар хүлээн зөвшөөрнө. Хүмүүс Ламиагаас өгтлөө яддаг тул эхлээд Доолон тосгоныхондоо Селенаг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай байлаа. Ингээд тэр хоёр төлөвлөгөө боловсруулж эхэлнэ. Маргааш өглөө тосгонд ихээхэн хүнсийг үл мэдэгдэх нийгэнд авчирч өгсөн байхыг хараад бүгд алмаарч гайхна. Баалан нар өдөр тусам тосгоны хамгаалагчд могоон улмөр байхыг хараад Ламиа гэдгийг нь таньсан ч яагаад хоолоо үлдэж явсныг нь гайхаж хоцордог. Баалан тэдэнд Ламиа гарч ирснийг хэлж төрийг устгах баг бүрдүүлэх хэрэгтэйг тайлбарлаж нийслэлээс нэмэлт хүч дуудахыг зөвлөдөг. Энэ үед Магүрөө өөрийн зөвнөлтөө ирээдүйд нэг зүйл болохыг харсан. Түүнийг болтол хүлээх хэрэгтэйг хэлдэг. Доол нь үүнийг сонсоод төлөвлөгөө сайн явж байгаад баяртай байлаа. Тэрээр Селенатай уулзаад устгалын баг ирэхээргүй болсныг хэлнэ. Ингээд тэр хоёр эцсийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр бэлтгэж эхэлдэг. Маргааш нь Баалан нар өдөр тусам тосгоны хамгаалагчид бэлтгэл сургуультай хийхээр бэлтгэж байдаг. Баалан хүүхдүүдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж шаардлагатай бүх урдсан зэрэглэх арга хэмжээг авахыг зөвлөдөг. Тэдний удирдлагын бүрэлдэхүүнд харуулын албаны Баалан, дэд ахмад Малида болон их газрын нутган Летиша нар багтсан байлаа. Летиша нэмлэх болон хоргожүүлэх чадварыг бүрэн ашиглаж чадах онцгой нэгэн бөгөөд тэрээр сахиусан тэнгэртэй холбогдсон бурхны үгийг дамжуулах удган байлаа. Тиймээс Селена Доолон хоёр тунжиг болгоомжтой хөдлөх хэрэгтэй болно. Хэрвээ тэдний төлөвлөгөө бүтвэл Селена тусганд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болох юм. Тэр хоёрын сэтсэн төлөвлөгөө нь гэвэл өдрийн тулааны бэлтгэл Доолон албаар мансын нүрэлөө орж өөрийгөө хүнд байдал орсон мэт жүжиглэж Селенад дохио өгөн түүгээр авруулах явдал байв. Ингэснээр тусгыныхан Селенад итгэн гэж тооцсон байлаа. Баалан тосгоныхонтойгоо бэлтгэлийн талаар ярилцаж байх үед гинэт нэг зэрэг мангас гараад ирлээ гэсээр гүйн гарч ирнэ. Доолон дотроо дохио өгөөгүй байхад яагаад гараад ирчихв гэж бодож байтал өөр нэг мангас хүрээд ирэх нь тэр. Баалан зэргүүдэд 50 байхыг зөвлөж довтлж болохгүй хэлнэ. Гэвч хуйт баавга Бааланы хүүрөө дайрч эхэлдэгч Селена гарч ирнэ хүүг аварч хорнуудаа ашиглан баавгаг харцаараа айлгаад явуулна. Ийм хүчрүү хүч чадалтай байгаад нь тосгоныхон балмагдаж Селенаг тэндээс султахыг хүсдэг. Гэвч Доолон түүнээс салахыг хүссэнгүй. Тосгоных нь түүнийг хоол хүнс үлдээж явсан хүн гэдгийг мэдээд яах ёсгийг шийдэж чадахгүй л байлаа. Селена энэ тосгонд үнэхээр үлдмээр байгаа гэдгийг хэлж тэднээс тусламж ирэн гуйж эхэлдэг. Гинэт тэр үед Марил Сэхүүсэн тэнгэрийн нүг удган Летишагаар дамжин нэрж Селенаг тэнд үлдээхийг зөвшөөрдөг. Баалан түүн рүү зэвсгээ чиглүүлсэндээ уучлал гуйж хүүг нь аварсанд талархдаг. Селена өөрийнхөө гэртээгээ танилцаж ихээхэн аз жаргал думбана. Үнэн дээр Марил Сэхүүсэн тэнгэр нь Доолоны эртний анд байсан юмсан ч оройн Доолон өөрийн махан биеэсээ гарч астрал ертөнцөөр дамжин тэнгэр дэх шилтгэн дэх өөрийн эртний найз болох Марилтай уулздаг. Доолон Марил талархснаа илэрхийлэхээр ирсэн байлаа. Доолон хүмүүсийн амьдрал үнэхээр баялаг гэдгийг хэлж өмнө нь мэдэрч байгаагүйгээр аз жаргалтай байгаагаа илэрхийлдэг. Маргааш өглөө дуу шуу болсон Селена Доолоныг сэрэж өнөөдөр Кристтэй хамт төмс тарин гэж амсан тухайг сануулдаг. Үзэгдэл солигдож нэгэн том хотын үнэтэй хар шилтгэнд нэгэн хэрхэн хүн сууж байх бөгөөд энэ Крисийн сургуулийн захирал Олива байлаа. Крис Олива загтал илгээсэн байх бөгөөд загталтаа одоо оршин сууж буй үерийн тосгоны тухай бичсэн байлаа. Ингээд бид тосгонд байгаа Крисийн амьдрал руу шилжинэ. Крис болон дэд ахмад Малида хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөж байлаа. Ширүүн сөргөлдөөний эцэст Крис ялалт байгуулж өөрийгөө батлан харуулдаг. Баалан Крисийг халуун дотноор хүлээн авч тэднийг орой хоолнд хамт өрддөг. Хоолны дараа Крисийг хамт ууж суух хэмээн санал тавихад тэрээр татгалзана. Оройн Крис унтаж чадахгүй байсан тул гарч сэлгэний бэлтгэлээ хийж эхэлдэг. Энэ үед Доолон болон Селена нар ирж түүний гэрлүүгөө хамт явах уу хэмээн асууна. Крис энэ саналыг нь зөвшөөрч Селенагийн гэрт очдог. Гэртээ очоод Селена өөрийн тухтай орой столныг сурталчилж өгнө. Крис шууд л орон дээр гараа хөвтөд өгдөг. Ингээд тэр гурав шүнжин яриа өрнөл цагийг хөвгөлтөө өнгөрүүлнэ. Маргаашин бүгд Бааланы гэрт цугларсан байх бөгөөд Крис мөнөд л ирсэн байлаа.
Балан Крис түүний аргийг хэн хамгийн их уухай үзэх санал гаргах өрсөлдөгөөр болдог. Балан тусгандаа хамгийн сайн байсан хэдий ч Крисийг бардаггүй. Крис ч дахиад уумаар байгаагаа хэлдэг. Энчээр бидээ багтамгүй хотуудтай юм гэж. За энэ ч яах вэ? Ингээд Крис захиандаа Берун хотод сайн байгаа тухайга Доолон Селена хоёрын начаар олон найз нөхдөд босноо тэмдэглэн явуулсан байдаг. Крисний шидийн академийн шилдэг сурагч бөгөөд энэ Олива гээд байгаа тус сургуулийн захирал байлаа. Тэр өөрөө академийн цэнгүүн болж байв. Верун тусганд хүмүүстэй хамт Лами амьдарч байгаа гэдэг сургал аль хэдийн тархсан байлаа. Ирсэн зочид дундаас засгийн газрын шидэн гих гэрн Лами шиг монголчууд хүмүүстэй зэрэгцэн амьдарч болохгүй гэж хэлнэ. Саяхнаас залуу бүсгүйчүүд ор сургаггүй алга болоод байгаа хэрэгт Селенаг сэжиглэж эхэлдэг. Тэрээр Берун тусгныг хариуцдаг гих Годогоос Селенаг авч ирэхийг тушаадаг. Энэ үед Доолон Крис Селена 3 газар тариалангийн ажил хийж байлаа. Гэтэл тосгоны нэг иргэн өмнөд бүсийг хариуцдаг Годо гэгчин цэргүүдэд дагуулсан ирсний хэлэн тэднийг айралтаа авч явдаг. Годо эзэн хамтны ариун газар Ламиг оруулсан хэмээн Доолоныг буруутгаж түүнийг Селенатай хамт Актем руу авч явдаг. Хэдийгээр Майралтайг нь Селенаг хорон монгос биш гэж айлтгсан ч Годо үнтэй санал нэгдэхгүй байлаа. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн Крис мөн адил салхины хүчийг ашиглан Актем руу хурдалж эхэлнэ. Хүсэг сууж явсан Селена Доолон хоёрч хурган бие биендээ санаа тавина явна. Орон Крис аль хэдийн Актемд ирсэн байх бөгөөд захирал Оливоос яагаад Селенаг авч явах болсныг асуухад Оливо тайван байж юу болсныг тайлбарладаг. Хэдийгээр Селена майрал бурхнаар адислагдсан ч тосгон залуу бүсгүйчүүд алга болоод байгаа. Тиймээс засгийн газрын шидэн гих гэрн Селенаг сэжиглэн эм бүхнийг хийх болсныг хэлдэг. Энэ үед Селена Доолон хоёрыг комиссар хүргэж ирсэн байх бөгөөд Годо тэдэнд нууцаар нэг зүйл хэлсэн тэр хоёрыг гайхшруулдаг. Орон тэр хоёрыг гэрний байгаа харшид авч очиход гэрн тэднийг илгээр хүлээн авах харш руу дагуулж ордог. Харшид тэдний төсөөснөөс өөр орчин огтон авах бөгөөд гэрн ширээдүр намтай хоолоор дайлдаг. Манай хоёр хоолоо идэж дуусаад гэрн талархснаа илэрхийлтэл түүний царай хөвсгөж талархаад яах вэ? Жийл харин намтай харагдаж байна гэж хэлээд тэр хоёрыг ухааналтуулдаг. Энэ үед Годо комиссар Оливо Крис хоёр дээр хурж ирдэг. Тэрээр нэгэн шидэн 300 настай. Гэхдээ хүн ингэж наслах боломжгүй. Тэгэхээр энэ октод алга болоод байгаа хэрэгт холбоотойж байж болох юм гэж хэлдэг. Үзэгдэл солигдоход өнөөх гэрн чинь Доолон Селен хоёрыг мис заслын орон дээр хөвтүүлсэн байлаа. Тэгээд яг Селенадаар мис ажиллабараа эхлэх гэж байхад Доолон сэрч түүнийг зогсоодог. Гэрн би тунгийн багтуулчихсан юм шиг байна гэхэд Доолон шалан дээрх тэмдгийг хараад эндээс олон хүний цус ханхалж байна. Чи яг энэ аргаараа хэдэн хүний амьд хүрсэн юм бэ хэмээн асуудаг. Гэрн хүн биш ээ зүгээр л гөрүүл хэмээн хэлээд Доолоноос инкид чи өөрөө яг хүн юм уу хэмээн хутгах шидэн түүнийг сордог. Гэрн үндэ октыг хулгаж тэдэн дээр туршилт хийн өөрийн гоо сайхнаа бүрдүүлдэг шулан байлаа. Тэрээр одоо харьцуулах шаардлагатай байгаа учраас Селенаг ашиглахаар босноо хэлдэг. Гэхдээ бүх зүйл түүний боцноор болсонгүй. Үндэ өрхөнд орсон хүн манай хоёр биш Гэрн өөрөө байлаа. Өмнө Годогийн хэлсний дагуу 300 настай шидэн Гэрн байсан юм. Тэрээр анхнаасаа Гэрн сэжиглэж байсан бөгөөд Селенаг хийхэн сонирхож эхлэхэд энэ завшааныг ашиглан түүнийг барих төлөвлөгөө бэлтгэсэн байлаа. Ингээд л анх Доолон Селена хоёрыг авч ирэхдээ энэ нууц төлөвлөгөөний тухай хэлсэн юм учиртай байж. Тэгээд л манай хоёрт хорны тусгай өрнөдөг болон дуу дамжуулагч шидэд төхөөрөмжийг өгөн тохиромжтой мөчийг хүлээхийг зөвлөсөн байна. Тэднийг инхүү ярилцж байх зур манай хэдэж ханыг цөмлөн дайрч орж ирнэ. Энэ үед Гэрн би энэ ертөнцийн гоо үзэсгэлэнд анхнаасаа л татагдсан. Гэвч би өөрийгөө тэтэн шиг биш гэдгийг ойлгоно хүмүүсээс гоо сайхныг хулгайлдаг болсон. Би илүү ихээр гоо сайхныг хүсэх тусам эцэс төгсгөлөө болохоо байсан. Одоо харин бүх амьдралын туршид хийсэн судалгааны үр дүнгээ танилцуулъя хэмээн хохирогчтойгоо хэсгээр бүтээсэн аимшиг дараатны дүр тойрно. Ингээд тэрээр цэргүүд рүү дайралт хийх үед Селена хорон нүдээ ашиглан түүнийг сармжуулж Крис түүний хураг цавчсан ч дахин ургаж гарч ирээд л байдаг. Гэвч манай гол дүрийг яаж барах вүлээ дээ. Доолон шидэд тойрог үсмийн шулмыг хорж солирын сумыг илгээн түүнийг устгадаг. Ингээд Оливо болон комиссар тэднийг ийм хүндлэн хэрэгт хутгасандаа уучлалтгүй нь Селена хүмүүстэй зэрэгцэн амьдрах эрхийг олгодог. Манай гуравч бүүн баяр болно. Дараа нь тэд Магуру эмээгийн хүүтэй уулздаг. Хотод Селена хүмүүс туслах гэж оролцсон ч тэд түүнээс айн холддог. Тэр үед Доолон хурцрын Селенаг тайвшруулж урмын үг хэлнэ. Ингээд тэр гурыг гаргаж өгөх үедээ Оливо Доолоныг маш их шидийн авьяастай болохыг хэлж шидийн ахтанд суралцах санал тавина. Гэвч Доолон суралцах хүсэлтэй байгаа ч тосгоны иргэдэд хамгаалах хэрэгтэй гэдгийг хэлнэ. Саналаас нь илтгэр татгалздаг. Энэ үед захирал тосгоноо хамгаалахын тулд шидийн хүчээ сайжруулах шаардлагатай хэмээн шидийн ахтанд түнд хизээд нээлттэй байх болно гэж хэлдэг. За ингээд манай гурав өөрсдийн тосгон руугаа хөдөлдөг. Замдаа Крис Доолоноос үнэхээр шидийн ахтанд суралцах бодлого байгаа юм уу хэмээн асуухад
Доолон ягч тийм бишээ хэмээн бодолд автан сууна. Селенад мэдээж доолоныг явуулах нь таатай байхгүй нь ойлгомжтой. Энэ үед ой дунд нэгэн нээлт маш аимшигтай үзэгдлийг олж харна. Ойн үнд нэгэн том портал үүссэн байх бөгөөд тэрхүү ангалаар маш том чөтгөрөө сүргээрээ гарч ирж байлаа. Чөтгөрүүд ой нээлтүүдийг анзаарч тэднийг хормын дотор л үгүй хийсэн байлаа. Харин манай гурав тосгондоо ирчихсэн тулааны бэлгэлдээ орж байв. Крис ойроо орж судалгаа хиймээр байгаа гэдгээ доолон тэлдэг. Доолн ой аюултай болохоор шаардлагагүй бол орох хэрэггүй хэмээн хэлдэгч Крис дөрүүдэлсээр байгаад явхаар болдог. Ингээд манай гурав Ахмад Баалан болон хоёр зэргийн хамт ойроо орцгоодог. Тэд 3-3-аараа салан явцгаадаг бөгөөд нэг зэрэг рүү хурц зойд дайрдагч Баалан гарч ирэн түүнийг авардаг. Гэнэт тэдний араас өнөөх аимшиг чүтгэр гарч ирэн Баалан Ахмад руу дайрч эхэлдэг. Манай гурав Ахмадын хашгирах дуунаар хурч ирэхэд тэрээр маш хүнд гинцсэн байлаа. Манай гурвыг харсан чөтгөр тэдэн рүү дайрдагч доолн шидэд хүчээ ашиглан түүн рүү дайралт хийн. Чөтгөр доолооны дайралтанд оногцсон ч дахин босч ирэн тэдэн рүү дайрдаг. Тэ манай гурав хүчээ ашиглан чөтгөрийг устгаж чаддаг. Ингээд тэд Баалныг тосгонд авч ирэн нэмчлүүлж ойд юу болоод байгаа тухай ярилцдаг. Доолн ойд юу тохиолдод байгааг мэдхийн тулд судалгаа хийхээр явах санал гаргадаг. Хүмүүс түүнийг хоригсон ч тэрээр ойроо орон гэдэгтээ бат зогссон хэвээр байлаа. Ингээд аргагүй нэрхэнд доолон Селенатай хамт ойроо явуулахаар болдог. Крис бас явмаар байгаагаа хэлсэн ч тосгоны дарга түүнийг академийн шилдэг сурагч учраа түүнд ямар нэгэн зүйл тохиолдохыг зөвшөөрдөггүй. Ингээд маргааш нь Селена доолн хоёр ойроо явдаг. Гэвч Крис тэр хоёр санаа зовн тэднийг даган ирсэн байлаа. Гэнэт Крисийн нараас аврах том монгос гарч ирдэгч Селена тэднийг өөрсдөд нь хор учруулахгүй хэмээн хэлж хоол нэхэж байгааг нь ойлгодог. Ингээд манай хэд төр амраа хоолоо гаргах нь эцэцгээ. Анхандаа Крис мангасуудаас зайгаа барьж байсан ч тэднийг аюулгүй гэдгийг ойлгож дотносож эхэлдэг. Энэ үед гинэт хаанаас ч юм цэнхэр бөмбөлөг өнхрөөд ирдэг. Дотор нэг жижиг даган байх бөгөөд тэднийг зүхтаараа хэмээн арайд нь хэлж байлаа. Гинэт хойноос нь өнөгч төрүүд гараад ирэх бөгөөд тэднийг яаж ч устгасан ар араасаа гарч ирсээр л байдаг. Чөтгөрүүд олуулаа байсан учраас доолн луугийн хүчээ гаргахаас өөр аргагүй болно. Эцэст нь тэд хамтран арай хийж чөтгөрүүдийг устгадаг. Яг энэ үед ой нээлбүүд өөрсдийн бяцхан дагнаа аврахаар гарч ирдэг. Дагин тэднийг өөрийг нь аварсан баатрууд гэдгийг хэлэхэд эльфийн давхлагч тэдэнд баярлснаа илэрхийлдэг. Ой нээлбүүд чөтгөрүүд хаанаас ч юм гинэт гараад ирсэн. Тэдний дарахад туслаач хэмээн манай гурав тусламжлсан. Гинэт газар хөдлөл нь өөр ертөнцийн хаалга нэгдэн тэндээс чөтгөрийн 3 хөлөг баатар гарч ирдэг. Гиснээс тэдний нэг нь яг манай Mobile Legends-ийн Лилиатай тус дарагдаад байх юм. Ари үүрч юм уу? Манай хэд ой нээлбүүдийн тосгонд аюулд орсныг мэдээд доолооны салхины хүчийг ашиглан өөрсдийн хурд хүчээ сэлбэн хөдөлдөг. Харин өнөөх 3 чөтгөрийн нэг нь нээлбүүдийг агнахаар цэцгэл алдны хөдөл нотно. Энэ үед чөтгөрүүд эльфийн тусгар руу үе олноороо дайрч байлаа. Саяны хөлөг баатар аврах чадаараа эльфүүдийн хамгаалтыг ятхангүй нураас дотгошоо дайрч ордог. Дараа нь тэдний нэг рүү дайрсан хэдий ч оронгомод түүний хөдөлгөөнийг хорж өрхдөг. Удалгүй оронгоос хар сарнаа дэлбэлэн мангасын хүч болон цусыг нь сорж авдаг бөгөөд энэ хар сарнаа сахиус хэмээн нэрлэгдсэн ойн хамгаалагч Диадоро байлаа. Энэ үед манай хэд зандаа чөтгөрүүдтэй таарч тэдэнтэй тулалдана ихээхэн цаг алдаж байлаа. Харин эльфийн наслууч нүцгэн үүсгэн тосгонд илүү хурдан хүрэх боломжтой болдог. Гэвч чөтгөрөө сөрөг-сөрөгээрээ гарч ирсээр л байлаа. Аргагүй болсон манай хэд шидэд чулууг ашиглан хүчээ нэмэгдүүлэн чөтгөрүүдтэй дайтаж эхэлдэг. Крис салхины сахиусыг дуудана аврах хуй салхи үүсгэн чөтгөрүүдийг устгадаг бол Селена газрын сахиустай холбоотой хурц чадвар үүсгэж дайснуудыг нэг нэгээр нь устгаж эхэлдэг. Харин доолон галын сахиусыг ашиглан аврах галт бөмбөлөг бүтээж дайснуудыг бүхлээр нь устгаж өгдөг. Ингэснээр дэд дүт замаар цааш нь явах боломжтой болно. Хар сарнаа чөтгөрийг өөрийн хүчээр тогтоон барьж энэ ертөнцид байх эсхийг хэлэн устгахаар зэхэж байх үед өнөөх бяцхан чөтгөр түүний хоргийг суллцдаг. Хар сарнаа ой нургамал цэцгсийн ариун сүнсийг дуудал тэд ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй. Гинэт өнөөх бяцхан чөтгөр чи тэднийг хайж байна уу гэснээ усны сараан сахиус хашгирч орилж байгаад өгчихсэн. Гигэн цэцгийн сахиус ялзаж хорчиж цагаан сараан цэцгийг тастаж харин улаан сарнаа хамгийн амбих хөтөн байсан. Тэр чамаас ирж авраач гэж гуйж байсан шүү хэмээн хорлонтой нарахгүй хэлдэг. Үнийг сонссон хар сарнаа чи миний гэр бүлийг сүйтгэсэн гэд түн рүү довтлсон ч чөтгөрч ямар ч нөлөө үзүүлдэггүй. Учир нь бяцхан чөтгөр цус болон амийг сурж амьдрах чөтгөрийн ертөнцийн цэцэг Раплаорогийн сахиус байлаа.
Гэвч хар сарнаа бууж өгөх бодолгүй байлаа. Тэрээр удаа дараа чөтгөрлөө довтлон ч ямар ч үр дүнгүй байв. Гэхдээ түүний сарнаан давхар өргөсөн дайрал амжилттай болж чөтгөрийг шархтуулдаг. Ингэснээр бяцхан чөтгөр улам бүр уурлаж хар сарнааг хүндхэн гинтэж түүний хүчийг сорж авдаг. Хүчээ алдсан хар сарнаа ой нургамлуудаас өшөөг нь авч чадаагүйдээ уучлалтгүйж хувь тавилантайгаа эвлэрэн бууж өгсөн байлаа. Яг үүний доолн тэнгэрээс бууж ирэн түүнийг аварснаар эхний парт маань дуусч байв. Утгагүй парт 2-ыг оруулах болохоор та бүхэн лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай залуусаа.